Бидний бурхан бол агуу бурхан юм аа. Түүний бүтээх чадвар, түүний бүтээсэн гайхамшигтай гэрчлэлүүд, түүний хүн төрлөختийг анх өөрийн мотраар үгээрээ бүтээсэн цагаас хойш өнөө хүртэл ямар хуу цаг хугацаа өнгөрснийг бас бид нар хэмжиж чадахгүй. Тодорхойлж чадахгүй. Тэгэхээр тийм агуу бурханы өмнө бид байгаа. Тэгээ тэр агуу бурханыг Библи бидэнд ингэж тодорхойлж өгч байна л да. Бурхан бол хайр юм аа. Тэгээ өнөөдөр би танай гэр бүлүүдэд хэрэг болох тэр нэг чухал ойлголтыг хөндөж өгөх гэсэн. Бүгдээ хажуухаа найслаа. Бурхан бол хайр юм аа. Тэр агуу бурхан, тэр юутай зүрлэшгүй агуу бурхан, бүтээгч бурхан, альфа ба омега, эхэн ба эцэс тэр агуу бурхан бол хайр юм аа. Би хайрын тухай мэднэ л дээ. Хайрын тухай би бас ярьдаг. Бас хайрладаг гэж боддог. Гэтэл бурханы хайр, бурхан бол хайр гэдэг тэр агуу мөн чанарыг жоохон ч гэсэн дөхүүлэх гэж оролдоо хэвэл тэрнээс амсыг барьж авъя, ойлгож авъя гэж бодож байна. Тэгэд бурханы гүн гүнзгийг, хайрын гүн гүнзгийг мэдэхдээ түүний хайрыг, түүний өөрийн үндсэн хэр агуу, түүний хүчрхэг агуу байдалтай харьцуулан ойлгохдоо түүний хайранд эргэлзэхгүй болсон. Хүн гэдэг юм байна л. Өчүүхэн нэг нь чамайг хайрлж ийн гэж хэлэхэд үл тоодог юм. Харин агуу нэг нь чамайг би хайр, чамд би хайртай гэж хэлэхэд энд их олзуурах юм байна л. Ягаад гэвэл бид хайрын зах зээг мэддэг учраас. Тэгээ хүний хэмжүүрээр хайраа, хүний арга замаар хайраа ойлгохдоо бид нар хязгаарлагддаг. Би Ромын 5:5-ыг уншиж байна. Найдвар бидний гонс ойлгодоггүй. Учир нь бидэнд ариун сүнсээр дамжуулан бурханы хайр зүрхэнд минь зутгагдсан байдаг юм. Найдвар нь гонс ойлгодоггүй. Яагаад гонсоохгүй байгаа? Яагаад эргэлзэхгүй байгаа? Яагаад тэр найдвар урам хугалахгүй, гонсойлохгүй тийм бат найдвар байгаа юм бэ гэхээр учир нь гэж яагаад хэлж байна? Ромын чуулган ингээд сууж исэн байх. Тэгээд Паул бичиж байгаа хгүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин бурханы хайр зүрхэнд нь зутгагдсан байдаг. Ариун гурвын нэг ариун сүнс. Бүтээгч бурхан, хүү Есүс, түүний илгээсэн ариун сүнс. Ариун гурвын нэгээр дамжуулан тэр хайр зутгахдахтаа бидэнд ирсэн найдвар ерөөсөө гонсойлогддог. Ингэж бид нар хайрын урт өргөнийг, гүн гүнзгийг мэдэхдээ бид нар итгэл маань өсдөг, найдвар маань бат болдог. Ингээ эргэлздэг гэсэн. Бурханы хайранд эргэлзэх ямар ч боломжгүй. Бид нар бурханы хайранд эргэлзэхгүй байх юм бол түүний үгийн дагуу хөлөө тавихаас огт эргэлзэхгүй байх бол. Бурханы хайрын улмаас бид нар түүний үгийн дагуу алхахдаа эргэлзэхгүй байх бол. Миний хонь сүрэг дууг минь сонсдог гэж бичсэн байдаг. Дуулал 23 дээр эзэн бол хончин. Надад дутах зүйл нэг ч байхгүй гэж. Хончин хоёрын дах. Тэгээд дараагийн Иохан номон дээр болгонгод дараагийн нэг ойлголтын дээр болохоор миний хонин сүрэг дууг минь сонсдог юм. Өдөр бүрээ түүнээр өдөртүүлэх ямар гайхалтай гэж. Хүн зүрхэндээ төлөвлөдөгч. Хүн дэвтэр дээрээ төлөвлөдөгч. Түүний халахыг бурхан чиглэлт юм. Маргааш хаана байхыг бид мэдэхгүй юм байл. За анхаараарай. Одоо бид түүний хайрын улмаас бидний эргэлзээ харилдаг гэсэн. Бурхан бол хайр мөн. Хажуухай найслалаар бурхан бол хайр мөн. Тэр харахтаа тэр хайрын дотроосоо намайг хардаг гэсэн. Тэр намайг бодохдоо тэр хайраараа боддог гэсэн. Тэр үйлдэхдээ тэр хайраараа үйлддэг гэсэн. Тэр үйлдэхдээ бүр золиос давуулан үйлддэг. Би ятгасаар байгаа шүү таныг. Ятгуулаарай. Зүрх сэтгэл минь ээ. Зүрх сэтгэл минь ээ эзнээ магтанд бол. Зүрх сэтгэл минь ээ түүгээр ятгуулах тун. Бид нар хөшүүн, хүзүүтэй,
байсан үе байсан хад чулуу мэд юу ч хэлээд нэмэргүй ойлгодог ойгоод яваад өгдөг тийм байсан бол өнөөдөр сэтгэл минь эзний үгээр ятгуулахтун гэж өөрийгөө хэлээрэй. Сэтгэлээ минь хөдлөгтөн. Эзний тэр агуу үйлсийн төлөө сэтгэл минь хөдлөөч. Үлэмжих үйл хүрээлсэн мэт тийм гэрчлэлүүд байсаар адил би яагаад сэтгэл хөдлөхөө байчваа? Яагаад юу ч орохгүй болчоо? Таг дүлий болчоо. Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Түүний хайрын улмаас энэ дуунд ямар саад учрахгүй. Харин түүнийг дуулууртаагаар даган биелүүлэх хүч сайн дураар зүрхэнд минь асж байгаа. Түүний удирдамж нь бүдрүүлдэггүй. Түүний тогтоолууд нь зүрхийг сэргээдэг. Түүний сургаалууд нь баярлуулдаг. Түүний тушаалууд нь ам өгдөг. Түүний тушаалууд нь намайг алдралуу хөдөлдөг. Үүнийг дагахтаа эргэлзэхгүй болох гол шалтгаан нь түүний хайр болмоос. Бурхан бол хайр. Тэр бол түүний мөн чанар. Тэр нэг хайрладаг, нэг өөр болдог хүнтэй адилгүй. Эцэг хүний хайр үрийнхээ төлөө байдаг шиг түүний хайр бүх хүний төлөө байдаг. Гэмтэй гэмгүй бүх хүн дээр бороо орч, гэмтэй гэмгүй бүх хүн дээр нар манддаг шиг түүний хайр бүх хүнд төрсөн үрлүга ханддаг. Эцэг хүний хайр тийм биш. Зөвхөн үрээл хайрладаг, бусад хүний төлөө хязгаартай болдог. Харин Бурханы хайр хүний хайраас өөр. Ийм учраас дорой нэгэнч тэр надан бит шиг дорой нэгэнч тэр түүний хайранд эргэлзэхгүй болохдоо итгэл минь өсөж байгаа. Амен. Бурханы хайр бол золиостой. Иохан 3:16. Бурхан ертөнцийг хайрлахдаа цорын ганц хүүгээ өгсөн. За одоо арай тодорхой харагдаж байна. Бурханы агуу байдлын сүр жавхлантай агуу байдлыг бод. Бурханы мөн чанар болох тэр хайр. Бурхан өөрөө хайр. Бурхан бол хайр. Бурхан бол хайр. Бурхан хайрын дундаасаа намайг боддог. Хайрын дундаасаа намд үйлц. Тэгтээ тэр хардаа гэмтнүүдийн төлөө төрсөн үрээ хайрлахгүй. Хайрлал зохистой, эцэст нь үлдээх ёстой тэр нэгнээ хүртэл өгсөн. Тэгэхээр түүний хайрын энэ золиосын чин чанарыг бүгдээр харцгаая. Ингэхдээ бид түүнд итгэсэн. Хүүд итгэгч хинч мөхгүй харин мөнх амьтаа болох гэсэн. Эзэнд алдар нь байх болтгоо. Амен. Түүний хайр бол бидний бодиттой хамгаалалт. Өхлийн харанхуй хөндөгөөр тулвч би хор хөнөөлөөс үл хайна. Би дуягаар багтдаг, дуяг хараад гайхдаг. Өнөөдөр та нар өргөдүүлэх нэг ч сэжвэр харахгүй байгаа зү. Боддоо. Бусдад тохиолддог зүйл л дээ. Гэтэ хандлага нь өөр. Хавдрын эмнэлэг дүүрэнд хүмүүс зөрж багтахгүй тийм юм байна. Зөрж хавдрын эмнэлгийн коридорт ингээд зөрөх гэхээр хүн багтдаг. Аль холдож тэрхэн зэрдээ хүн явах гэж тэр бүр Улаанбаатар хотын төвжрэлд байгаа юм шиг. Бөө стресс, бөө. Тэгээ яач аавал дүрс хийсэн хүмүүс. Аргагүй штэ. Маш хүндөөш, маш их сэтгэл зүйн гутрал, маш их гэмтэл авцсан хүмүүс. Зөндөө байгааз. Гэтэ хандлага нь өөр. Талархалтай, дайчин хэвээрээ хүч хөвөл зориулсаар байдаг. Нөөцөлдөггүй, өрөвддөггүй, өөрийгөө инкрилдэхгүй. Өөртөө хайргүй гэсэн үг биш л дээ. Энэ бидний итгэлийн улмаас, түүний хайрын улмаас энэ бидэнд ирж байгаа. Өхлийн харанхуй хөндөгөөр тулсан ч би хор өнөөс үл айна. Түүний хайр ийм гайхалтай. Эзэн бол миний хонч биш манайх ч арай өөрөөр дуу дээ. Өргөн хангаан улсын дундаа өнөр баян ургамал хөндийг өөр. Одохгүй шинэ альбом дээр Дул 23 цоо шинээр Монгол агуулгаараа гарч ирнэ. Халелуя, эзэнд алдар байх болдог. Бурханы хайр бол нэгүсэл. Гэгцэн үгийн түүхээ бүгдээрээ саная. Тэр гэгцэн үгийн түүхийг би зураг нь манай тэр хүндэтгэлийн өрөөнд байдаг л да. Тэгээд тэнд Бурхан өөрийнх нь зүрх сэтгэлийг тэр хүүгээ хүлээж байгаа ааваар ингэ төсөөлсөн байна. Өнөөдөр Бурханы хайраас алс байгаа хүмүүс бол би дуудлах их хичээлд. Түүний хайр бол өвдөж байгаа нэг эдгээд би махбодын өвдөлтийн тухай яриаг зүрх сэтгэл өвдөж байгаа нэгэн байвал түүний хайр эдгээд.
Хэрвээ алдаандаа шаналж байгаа хүн бол түүний хайр таныг эдгэх бол. Алдаандаа харамсаж байгаа хүн бол түүний хайр чиний зүрхийг бүтэн болгох. Тэр бол нэгүсэл. Хоёр үйтэй нэгэн баян хүн байжээ гэд Иесус өөрийнхөө амаар энэ сургаалыг ярьсан шүү. Өөрийнхөө зүрх сэтгэлийг энэ сургаалт зүрлэр хүний хэлээр биднэрт тайлбарласан шүү. Тэгээд түн Бурхан бол нэгүслийн Бурхан. Бурханы хайр бол нэгүсэл. Хинч тоохгүй мэт санагдаж байгаа бол би танд хэлье. Нөгөө сүр жавхлан дагуу их эзэн бүтээгч Бурхан маань болцолгүйгээр золиостойгоор бас үйлдэлтэйгээр тэр бидийг хайрлсан. Түүний хайр бол зүгээр хоосон үг яриа байгаагүй. Цор ганц хүүгээ ч өгсөн, бас уучлсан, нэгүссэн, бас хүлээн авсан. Ийм л агуу хайр. Тэгээд ингээ хайр гэж бичигдсэнийг хараад вау. Хүн бүхэн сорилтонд яваа. Ямарваа нэгэн сорилт шүү. Ямар нэгэн хэлбэрийн сорилт. Тэгээд өнөөдөр би энэ үгийн төгсгөл дээр залбирахын өмнө итгэлээ хэрэглээч гэж хэлсэн. Энэ замыг хэрэглээч. Христ итгэлээ барьж аваач. Яагаад барьж авдаг юм бэ? Хажуухаа наазыг итгэлээ барьж авъя гэж. Итгэлээ хэрэглэе л да. Энэ чинь үг ганцхан өгсөний дараах авралын төлөөх ганцхан үйлдэл байгаагүй. Энэ дэлхий дээр барьж авах ёстой юм чинь байсан. Гэтэ хамгийн түрүүнч. Цалин буухаар дараа нь болоо гэж биш. Одоо барьж авах ёстой маа. Тэм учраас та мухард байна уу? Та мухардсан байна уу? Агуу Бурхан руу хар. Би хосоо пастрыг энэ 50-60 илэрхийллээ сая. Дуудахад нь би энд ингээд ийм тэнгэрлэг дайчид ингээд дайсныг хяар зогсож байгаа юм шиг мэдрэмж ирсэн. Итгэлээ барьж авъя. Тэгэд ингэр нь бол ингэ тийм ээ л дээ. Үеийн үед 100-ны туршид, 1000-ны туршид Христийн чуулган Бурханы үг ингээд ятгаж идэг юм байна. Бүтэнсээ өдөр болгон гэсэн. Эсийн бүлэг болгон дээр Бурханы үг ятгаж идэг юм байна. Тэгсээр нэ хөдөлтөн зөх. Ингээд яг ингээд алхам бүрээ ингээд Бурханаар захируулах гэхээр ингээд хүслээ дийлэхгүй байна. Ингээд хаан тавих уу ингээд боддог. Тэн гэлцдэг. Эргэлзэхгүйгээр Бурханы хайранд эргэлзэхгүйгээр Бурханы тэр агуу байдалд эргэлзэхгүйгээр одоо хөлөө тавих л үлдсэн. Бидэнд янз бүрийн сорилтууд ирэх болно. Бидэнд маш их давдагшгүй мэт хүчин зүйлүүд тохиолдох болно. Тэг хэзээ эргэлэх гэдэг. Тэгсээр нэ ингээд бас нэг юм санаанд орж ийн л да. Бүх хүн сорилтонд байгаа гэчихэд энэ сорилтын дотроо бараг бүх хүн байгаа хаа тий. Амьд бүхэн соригдож байгаа хаа тий. Тэг хэзээ эргэлэх гэдэг. Яг үххээ мэдээд яг зүрх зогсохын өмнө итгэлээ хэрэглээд мөнхийн улс руу орно гэж бодож. Яг одоо. Хажууханаас дэлгэрээ яг одоо. Яг итгэлээ хэрэглээ. Хэзээ шийдэх гэдэг юм. Хэзээ энэ амаарчин тэр зүрхэндээ шийдсэн чи гарах гэдэг юм. Хэзээ тэр тунхаглал гарах гэдэг юм. Хэзээ магтах гэдэг юм. Зүгээр л за би хэн нэгнийг хараагүй шүү. Гэтэ магтаалын цаг дээр ингээд өөрийнхөө зогстой зогсгүйг л бодоод байгаад байдаг. Бол гэж хэл. Бол гэж хэлцгээ. Хэлцгээ. Бол. Зогс. Одоо магт. Хэзээ зүрхэндээ шийдснээ хөрштэй ярих гэдэг юм. Хэзээ зүрхнийхээ шийдвэрийг тунхаглах гэдэг юм. Хэзээ хийцэн. Одоо бидний хийх үлдсэн. Шийдэх, алхах. Амен. Бурхан тэр өөрийнхөө хайр дотроос ингээд миний тухай боддог. Тэр ингээд тэр ингээд хайрын дотроосоо ингээд намайг хардаг. Тэр хайрын дотроосоо над руу ярьдаг, ханддаг. Тэр хайрын дундаасаа үйлдсэн. Тэр хайрын дундаасаа одоо хүлээж байна. Тэр хайрын дундаасаа намайг тэрж байгаа. Тэр хайрын дундаасаа хайрын дотроосоо тэр намайг өрж байна. Эзэн Бурхан минь та өршөөлийн нэгүслийн зүрх сэтгэлээр
дүүрэн хайраар дүүрэн тэгсэн атлаа сүр жавхлантай, яруу алдартай, тантай зүрлэх хинч байхгүй. Юу ч байхгүй. Та бол хүч чадлын дээд бүтээгч агуу бурхан. Авгаас үр хүчтэй бурхан. Тэгээ та тэр өндөр синтигээсээ тэр эзэрхэг байдлаасаа биднэр зөвхөн хайраар ханддаг. Ноёрхож биш. Айлгаж аалхаж биш. Хүн үйлчлэгч мэт та надад тийм зөөлөн ханддаг.